За өглөөний минь за Андаманда дээр ирсэн байна. Өнөөдөр бид эдийн 5 дахь өдөр манай аялагчдын маань 5 дахь өдөр. Миний day 13 workout орой хийнэ. Өнөөдөр өглөө эрт босоод нөгөө эдийгээ гэрээс нь очиж аваад сая Андаманда дээр ирлээ. Яг онгоож олт нь ирэхгүй болвол бүх тоглоом дээр нь тоглож амжихгүй. Букетийн усан парк бол маш том. Амар гоё. Одоо бүгдийг нь үзүүлье. За тэг ямар ч үсэн чекинг хийгээд ороод ирлээ. Андаманда дээр тоглоход бол хүүхэд бол free. 120 см-аас доош өндөртэй хүүхэд болохоор арай хямдхан байна. 1200 чөлөө, 1500 чөлөө. Тэгээ том хүн бол нэг хүний 180 баат буюу 180 мянган төгрөг орчим байна. Тэгээд за доошо бууж өнөөдрийнхөө үйл ажиллагааг эхлүүлцгээе. За бид дэвтрээд ороод ирлээ. Ямар ч үсэн локер аваад дээр нь болохоор нөгөө юу гаягаад төлбөрөө төлөөд тэгээ тикетүүдээ авангуудаа нэг улаан бугуувчнууд зүгээд тэгээ доор лифт шатаар буунгуудаа нэг давхрын арын хэсэгт баримтаа үзүүлээд тэгээ тоовлуудаа аавна. Локер бол бас яг энэ шатаар буугаад энэ доороо байж байгаа. За тэгээ энэ ч локер бүх юм авсныхаа дараа Андаманда руугаа орлоо. За тэгээд өнөөдөр бол манай аялагчдын 5 дахь өдөр Андаманда дээрээс бичлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр бид өглөө 10 цагт Андаманда дээр шууд ирсэн. За бид усан парк дээр ирээд 2-3 төрлийн гол суран дээрээс гулгаад нэлээд цагийг зугаатай өнгөрүүлж байна. За Букетийн усан парк бол яг дундаж те бүр экстрем биш. Бүр нэг тийм жоохон хүүхдих биш. Зөв айлч насныхын дээрээ тоглоход ер нь маш тохиромжтой. За хамгийн экстрем гол сур нь бол энэ байна. Нөгөө шалан алга болдог. Тэгээд өндөрөөс доошоо шалан алга болоо шууд ундаг. Энэ бол үнэхээр супер. За ер нь бол манай энэ усан парк чинь бас хөөрхөн том шүү. Би одоо хаана байна? За би энд байна. Би нэг урд тавьцаанд байх шүү. За Букетэд ирсэн хүмүүсийн тий аялагчдын заавалчгүй ирж үзэх ёстой газруудын нэг бол яалтч байхгүй Андаманда. Усан паркийн хувьд бол өглөө 10 цагаас эхэлж нэгдээд орой 5 хүртэл ажилладаг баха. Тэгээд ер нь хаачтай. Ер нь Букетийн ихэнх үйл ажиллагаанууд бол ер нь 10-аас 5 хүртэл ажилладаг. Тэгээд ер нь ихэнх нь хаадаг. За тэгээд бидэд бол өглөө эренгүүтээ энэ том вейвийн хажууд нэг гоё сүйдрөвчтэй бэд болоод энэ байрлалцсан. Одоо тэгээд сая өдрийнхөө олонд орж гараад ирлээ. Энд бол нэг өдрийн олныг 15,000-аас 35,000 төгрөгийн хооронд үнэтэй. Тэгээ сонголтоор сайхан юу бол юу аваад идчих болно. Пи бол нэг 18,000, 19,000 төгрөгийн үнэтэй. Ер нь яг мэдээж ресторан, баарны үнээр зардаг гэх юм уу. За тэгээд энэ дотор орж ирээд бол тоглоом бол хангалттай. Өдөр бол орж ирэх юм бол та нар очир дараалал болон усан паркийн хэмжээ те тоглоомнууд дээр бүрэн тоглож бол яагаад чадахгүй. Тийм болохоор өглөө эрт 10 цагт яг цагтаа онгогт нь ирээд тэгээ орой хаалт байх юм бол төлсөн мөнгөндөө харамсахгүй бүх зүйлийг нь үзээд бас гарч чаднаа. За тэгээд Букетэд ирсэн хүмүүс Андаманда дээр ирж өдрийг сайхан зугаатай өнгөрүүлцгээгээрэй гэж бас хүсье. Букет бол угаасаа номер 1 шүү. Би бол нэг хаанчлан гайхалтай үйлчлэгээ, гайхалтай соёлтой маш гоё. За тэгээд оройхон воркаутаар уулзцгаая. Өнөөдрийн хувьд бол Андаманда байлаа. За өнөөдөр өстө Андаманда дээр өнчлөө. Өстө өдөржингөө
Зүгээр л нэрээ хүүхэд шиг эрхлэлдэж та одоо тоглолоо. Энэ жил ирээд ерөөсөө орж амжааг байсан. Тэгээд бөөнөрөө орох завшаан тохиолдсон дээр нэгэд сайхан олуулаа орлоо. Тэгээд охиноо аваад их нэртэйгээ бид нар бөөнөрөө сайхан орж тоглолоо. Сайхан өдөр өнгөрлөө, маш их ядарч байна. Тэгээд воркаут хийхээр одоо зал руугаа орж байна. Газ ороод мөрөн дээр нэг 2 дасгал хийгээд тэгээд 30 минутгүйгээ дуусгачих гэж бодож байна. Тэгээ өнөөдөртөө жоохтой ямар ч үсэг хийхээр орж байна те. Хийнэ гэдэг нь чухал юм да. Хүн хөнгөн нь хамаагүй. Тэгээ юу хийх нь хамаагүй. Ямар ч үсэг мөр хий. За тэгээд дасгалаа хийчихэд өнөөдрийнхөө өдрийг дуусгая да. За ерөнхийдөө мөр эмчингээд мөрөө жоохон халаачлаа. За өнөөдөр мөрөн дээр нэг 2 дасгал газ хийчихэд тэгээд дуусгачих гэж бодож байна. Жоош сууч тийм. Энэ миг ч өстэй амар юм биш үү? Чихгүй эндээсээ рекийн дарчдаг л. Өстэй амар юм. За 2 дахь оролт. 5 кг-аар нэг 20 орчлоо. Одоо 10 кг-аар 20 явчих. Харагч бас хөөрхөн байна шүү дээ. За өнөөдөр юу юу ячтөө 10 иймэрхүү биш 12.5 нэгтэлтэй аваад тэгээ нэг 15 юм уу 24 орч. Заавалчгүй нэг мэрэгжлийн тамирч биш. Тэмцээн юмцанд орох гэдэг авч хамгийн гол нь чинь үйлдэл хийж байгаа шүү дээ. 50 өдөр воркаут хийх нь чухал. Дээрээс нь дасгал хөдөлгөөн угаасаа амьдралд хэрэгтэй. Тэгээ бас өөрийгөө сорж байгаа челленж гэдэг утгаараа өдрөө бас алдмааргүй байна. Өнөөдөр чи хийддэг үлээ 13 дахь өдөр. Ямар ч орж ирээд хийж байгаа нь хамгийн гол нь. Тэгээд эн чинь 50 өдрийн дараа бас өөрхөн тий болчихно. Ямар ч үсэн гадуур шалдан төцөг явахад гиз үзээг онжуулчмааргүй байна. Монгол гэхээр л нэг гүзээтэй муухай ах нар шиг тий бас баймаргүй байна. Монголд очсон ч гэсэн хувцсныхаа цаанаас бас нэг айтайхан харагддаг байчмаар байна тий. Монголд очих юм бол угаасаа кроссфиттэй яваад буцаад жинхэнэ галзуу юм шиг амьдэрч ин л да. За. Одоо яг үндсэн жингээ авцсан эхний оролт. 1 2 Тэрс 20 бол явчлаа. Тэгэд энэ жингэрээ 4 зүтгүүлч. Ер нь хөнгөн газ орч идөө. Одоо энд ингээ 3 оронгуудаа сууж агаад гоё алдалж хөнгөн бас. $7.5 мав орч юм. Тэ гоё алдлаад. Тэнгүүтээ эрзэнээр тонгоож байгаа гоё мөрний артал 24 ч юм уу татчих. За тэгэл ер нь мөр өнөөдөртөө бол хангалттай дөө. Тэгээс 30 минутгүйгээд тэ ороод цахаа видеого эдитлчихэд тэгээ амарч маргааш өглөө эрт нөгөө FIFA Island руу явах хэрэгтэй. Эсөр ихэд бомб дээр очирстой. Бомб нь манахаас 13 км юм билээ. Тэгэхээр би урагшаа Чаланг руу давхичаад нөгөөдийг авчаа буцаа хойшлно гэсэн. Тэгэхээр маргааш өглөө нэлээд давхина. Тэгэхгүй бол тэд нар нөгөө урдаас очиод аав гэсэн чинь 1000 бат төлгсөн 100,000 төгрөг 21 авах бензиний мөнгө тий. Тэд нар өгжсэнээс газ машинаараа очиод явчих. Тэд рүү маргааш өрөө Old Town гэдэргээд машин хэрэг болохоос хойш хэд дэх оролт гэлээ 2 дахь оролт. Сүүлийн үеэр аягүй гоё философи болчиход байгаа шүү дээ. Зөв хийн, ер нь буруу хийн. Ер нь ерөөс хамаагүй те. Тэг хийж л байвал болоо те. Зөвч вэ, бурууч вэ? Тэгэл энэ мөр өвдөж ивэл мөр хөгжнө л гэсэн үг. Ингээ хийжлэвэл ямар нэг юм хөгжнө л гэсэн үг. Хийхгүй гэртээ хэвтэдийвэл гидс чинь хөгжнө л гэсэн үг. Урагшаага. Тэгэхээр хийх нь чухал юм да. За 3 дахь оролт. 1 2 Ой чаа. 3 дахь сетээс эхлээд чангарч шít 16 7 дахаас бас зурж шүү. Шинэ хойшооч тулж хагаад хийчихвэл норонд амар юм шүү. Ингэж сууж хагаад ингэж байгаа хүсчихэлтэй сүлийнхээ. За 4 дахь оролт. 1 За 7.5 алдал 4 сет орч. 1 За алдалтай 4 орчлоо. Эрдэнээр мөрний ардал нэг хийчих та. Тэгэд яаж хийх юм блэ?
За өнөөдрийн бэлтгэл ерөнхийдөө дуусчлаа. За энэ ч нэг таньдаг хүмүүс сонсогдоод. Hello. Чи ямар мондөг юм бэ гэсэн үг. Өнөөх хай гэдэг тийш. Йоо. За За яв юм нөхө. Аав нэг хальт нэг юм ярих гэсэн чи таарчдаг штэ. Өө тэр хараа гүжааг нь хараа. Сэлгүүгээл алга боллоо. Хурд яв гинэ хараас. Ой. Өө сая нөгөө манай Вьетнам орж ирээд босс. Тэгээд 10 булчлаг гар гэ хөөчлөө. 25 минут л гүйлээ. Маргааш одоо 10 минут илүү гүөхээс. Маргааш 40 минут гүнэ. Эрэхтэй бичлэг хийгээд яг бичлэг хийжсэн чи таарчлаа. За. Workout 14 дахь өдөр дууссан шүү лээ. 13 дахь өдөр дууслаа. Bye bye.